Гадаад валютын албан нөөц 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэнийг үзэгч та бүхэн мэдэж байгаа хаа. За гэвч он гарснаар хөгжингүй улс орнуудын гадаад худалдааны нөхцөл байдал болоод түүнээс үүссэн тодорхой бус байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дэх түүхийн эдийн үн тэр дундаа нүүрсний үнд нөлөөлж улмаар Монгол улсад богино хугацаанд валютын орох гарах хурцлалт зөр үүсгэсэн. Гэхдээ цаашид валютын ханш тогтворжих хүлээлттэй байгааг Төв банкнаас мэдээлж байна. Монгол улсын засгийн газар болон Монгол банкны зүгээс гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч тогтмол арга хэмжээ авч ажилласнаар гадаад валютын улсын нөөц 5 тэрбум Америк доллар орчимд хадгалагдаж байна. Энэ нь валютын төлбөртэй барааны импортоор илэрхийлэгдсэн дүнгээр тооцвол олон улсын жишг доод түвшнээс харьцангуй өндөр үзүүлэлттэй гэж тайлбарлаад байна. Дэлхийн зах зээл дээр байгаа нүүрснээс бусад энэ түүхийн эдүүдийн үнүүд бол харьцангуй өндөр түвшинд хадгалагдана гэж шаарж байгаа. Тухайлбах юм бол яг одоогийн байдлаар алтны үн бол он гарснаас хойш бол 30 орчим хувиар, тэсийн үн бол он гарснаас хойш 10 орчим хувиар өссөн байна. Энэ өндөр түвшний үнүүд бол ойрын хугацаанд бол хадгалагдана гэж шаарж байгаа. Дээрээс нь 2 дугаар үйлрэлд бол жид бүрийн 2 дугаар үйлрэлд бол энэ уул уурхай болон энэ ноосны олор зэрэг нөгөө валютын орох хурцгалтай энэ салбаруудын идэвхжил ерөнхийдөө ажиглагддаг, төлбөрийн тэнцлийн алдаг ерөнхийдөө багасах. За энийгээ дагаад валютын урсгал сайжрах. За тэгээд дээрээс нь ханш бол богино хугацаанд бол тогтворж явах ийм үлээлттэй байж байгаа. Дэлхийн зах зээл дэх алт зэсийн үн өндөр түвшинд хадгалагдаж хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байна гэж Төв банкнаас үзлээ. За хамгийн сүүлд буюу 2025 оны 4-р сарын 22-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкудаас ирүүлсэн 113.5 сая Америк доллар худалдан авах саналыг Монгол банк 100% биелүүлж гадаад төлбөр тооцоог саадгүй явуулах чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна гэж тайлбарллаа.